Би үргэлж хэлдэг дээ. Энэ мөчид миний байгаа долгион ямар байна түүнээс хамаарч татах хүч тодорхойлогддог гэж. Гэхдээ хэн бүхэнд өдөр бүр бүх цаг мөчид талархалтайгаар амьдрах тийм ч амархан зүйл биш юм. Би одоо ийм их зовж байхад яаж эерэг долгионоо хадгал гэж гисэн бодол хүн бүрийн толгойд нэг удаач болов орж ирсэн байдаг болов уу? Амьдрал аль хэдийн урчсан, бие маа өвдөж мөнгө байхгүй, ирээдүй харанхуй байхад бүх зүйлдээ таларх, эсвэл аль хэдийн байгаа мэтэр гихүүг хоосон сонсогдох нь аргагүй. Гэвч яг тэр хэцүү мөч бол татах хүчний жинхэнэ сорилт бөгөөд таны амьдралд хамгийн хүчтэй өөрчлөлт эхэлж болох агшин юм. Тиймээс энэ сэдв үнэхээр чухал, та дуустал нь сонсоорой. Татах хүчийг зөвөр хэрэгжүүлэхийн тулд бас даалт ухамсарын цэвэрлэгээ хийхийн тулд заавал ойлгох ёстой зүйлс бий. Надад одоо маш хэцүү байна, талархах сэтгэл төрөхгүй, эерэг байж чадахгүй гэж бодож байгаа үедээ би хүчээр талархаж байгаа дүр үзүүлэх ёстой юу? Үгүй бол яах ёстой вэ? Гэж та эргэлзэж байна уу? Тэгвэл би тантай хуваалцъя. Мөн өөрийнхөө хамгийн хэцүү үед хийж эхэлсэн ухамсарын цэвэрлэгээний туршлагаа ярьж өгөх болно. Энд хамгийн ихний суурь ойлголт бол орчлон ертөнц болон миний дээд би буюу дотор хүндээ итгэх итгэл юм. Орчлон ертөнц надад хэрэгтэй зүйлийг яг хэрэгтэй цагт өгдөг гэдэгт итгэх хэрэгтэй. Миний дотор эго зовж байна гэж хашгирч байх юм бол бид гаднаа тэмцэх биш, харин бууж өгөн орчлон ертөнцөд даатгах хэрэгтэй байдаг. Үүнийг тавьж явуулах гэж нэрлэдэг. Бас өөрөөр ертөнцөд даатгах гэж хэлдэг. Бид бодит байдлыг хүчээр үгүйсгэх биш, байгаагаар нь хүлээн авах үеэс даалт ухамсарын цэвэршилт эхэлдэг. Олон хүн сөрөг мэдрэмжээ хүчээр дарж, үл тоомсорлохыг хичээдэг. Үнэн хэрэгтээ даалт ухамсардах сөрөг мэдрэмжийг шууд мэдрэх нь маш хүнд даалгавар байдаг. Энэ нь яг л өвдсөн шарханд спирт цацахтай адил хэцүү зүйл юм. Татах хүчний тухай анх мэдсэн хүмүүс удаан хугацаанд сайхан мэдрэмж, өндөр энерги хадгалмаар хүсч, сөрөг бодол, сөрөг мэдрэмжээ бүгдийг нь арилгахыг хүсдэг. Тэгээд өөрийн зовлонгоо нууж, хүчээр эерэг дүр эсхийг оролддог. Бодит байдал дээр би маш их өвдөж, сэтгэл нь айдас давтсаж, шудраг бус байдалд уурлаж байгаа боловч үгүй ээ, би талархах ёстой, би баяртай байх ёстой гэж өөрийгөө хүчлэх нь татах хүч бий болгох биш. Харин сэтгэл хөдлөлийн даралт үүсгэж байгаа хэрэг юм. Тэр даралт энергийн урсгалыг хааж амьдралыг уламд ортуулдаг. Амьдралд сөрөг мэдрэмж төрөх нь огт буруу биш, маш энгийн үзэгдэл. Түүнээс айх хэрэггүй. Учир нь бидний амьдарч буй энэ хоёрдмол ертөнцид эерэг зүйлийг мэдрэхийн тулд сөрөг туршлагач бас байх ёстой. Сүнс энэ хоёрын аль алийг нь туулж, өсч хөгжихийн тулд энэ ертөнцид ирсэн байдаг. Тиймээс ухамсарын цэвэрлэгээний хамгийн ихний алхам бол мэдрэмжээсээ айлгүйгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Энэ мөчид өөрийгөө болон бусдыг буруутгахгүйгээр зөвхөн байгаа зүйлсийг болж буйгаар нь хүлээн зөвшөөрөхөд даалт ухамсар дах дарагдсан мэдрэмж баг багаар сулран гарч эхэлдэг. Өнөөгийн мэдрэмжийг дагаж явхад өнгөрсөн үеийн шархтай дурсамжууд гарч ирнэ. Тэр үеийн өөрийгөө харж тайвшруулах хэрэгтэй. Ээжийн хайрыг авч чадаагүй болохоор чамд үнэхээр хэцүү байсан байх. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд их зовжтэй. Хичнээн айцтай байсан бол өнгөрснөөс шархтай өөрийгөө тайтгаруулж уйлах ёстой бол уйлах тусам өмнө нь хинч надтай хамт уйлж өгч байгаагүй тэр ганцаардал баг багаар арилах болно. Бид өөрийн зовлонгоо хүртэл үл тоомсорлож, дарж ирсэн учраас даралтаар дүүрсэн сав шиг болсон байдаг. Сөрөг мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх гэдэг нь тэр даралтыг баг багаар суллах үйл явц юм. Даралт гарсны дараа тайван байдал ирнэ. Тэгээд аяндаа талархлын мэдрэмж төрж эхэлдэг. Энэ нь хүчээр би юуны төлөө талархах вэ гэж бодох биш, зүгээр л цаанаасаа л гарч ирдэг. Тэгэхэд амьдралд үнэндээ асуудал байгаагүй юм байна. Бүх нөхцөл байдал төгс байсан юм байна гэсэн итгэл сэтгэлийн гүнээс талархал урган гарч ирдэг. Миний хувийн түүхийг хуваалцахад би багтаа үнэхээр ядуу гэр бүлд өссөн. Гэрлүү байнга өрөө нэгсэн хүмүүс залгаж, би утсыг авч аав ээж гэртээ байхгүй гэж худлаа хэлдэг байлаа. Мөнгө байхгүйгээс болж ээж аав байнга маргалддаг. Тэр бүгдийг би хариуцаж амьдрах гэж хичээдэг байлаа. Би сайн хийхгүй бол энэ гэр бүл нуран унан гэж боддог маш аюулын ирмэг дээр өссөн. Гэхдээ гаднаасаа би үргэлж инээмсэглэдэг, хүчтэй хүн шиг харагдахыг хичээдэг байсан. Дотроо хэрхэн зовж байснаач мэдэхгүй амьдарч байсан. Эцэст нь насанд хүрээд үнэхээр тисгээ байхад би сүм хийдэд очиж лам багшаас бясалгал заалгасан. Дараа нь сэтгэлийн эмчилгээг эхлүүлээд хүүхэд насанд гаргаж чадаагүй бүх нулимсаа бараг 1 сар орчим өдөр бүр асгаруулсан.
Дэлгүүрт явж байгаа ч уйлна, таксинд ч уйлна, гудамжинд гэртээ ч уйлна. Би үнэхээр өрөвдөлтэй амьдарчээ гэсэн бодлоор уйлдаг байв. Энэ үедээ би сөрөг мэдрэмжээ дарах гэж оролдоогүй. Зүгээр л урсах ёстой гэж бодон урсгасан. Эхэндээ өөрийгөө дараад байснаа ч мэдээгүй. Бага насны муу дурсамжуудыг бараг мартчихсан. Өөрийнхөө хаана нууснаа ч олдоггүй байсан. Тиймээс сэтгэлийн цэвэршилтэд их хугацаа зарцуулсан. Гэвч эцэст нь тагийг нь онгойлгох мөчөд айдас их байсан ч би зориг гаргаж уйлж цэвэршилт хийсэн. Тэгээд юу болсон бэ? Харин ч амьдрал минь аяндаа нээгдэж бодоогүй газраас орлого орж эхэлсэн. Одоо ч би ажилдаа ядардаг, сөрөг мэдрэмж төрдөг. Гэхдээ тэр бүртээ би одоо уурлаж байна, би гуниглаж байна гэж шууд ухамсарлаж чаддаг болсон. Эндээс бид ойлгох ёстой зүйл бол хүчээр эерэг дүр эсхийн оронд өөрийн сөрөг мэдрэмжтэй зоригтой нүүр тулах хэрэгтэй. Бидний дотор байгаа өвдсөн дотоод хүүхэдийг тайтгаруулж, үнэн нээлттэйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ процесс заримдаа маш өвдөлттэй байж болно. Миний оршихуй өөрөө амьсгалж байгаа нь үн цэнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид шинэ бодит байдлыг бүтээх хүчийг аль хэдийнэ дотроо агуулж байдаг. Хамгийн том гэгэрэл ирэхийн өмнө хамгийн том зовлон ирдэг гэдэг үг бий. Хэрэв би зовж зүдэрч байгаагүй бол бясалгал сурч өөрийгөө цэвэрлэх гэж хичээхгүй л байсан. Тиймээс зовлон өөрөө нэгэн бэлэг юм. Зовлон бүрэн хүлээн зөвшөөрөх мөчид бидний ихэрхүү эгон амжиж орчлон ертөнц болон дээд бие маань намайг чиглүүлж эхэлдэг. Талархах сэтгэлийг хүчээр гаргах гэж оролдох хэрэггүй. Талархах сэтгэл нь бид дотоод их сурвалжтайгаа холбогдох үед өөрөө гарч ирдэг байгалийн чичирхийлэл энерги долгион юм. Би алдснаа буцааж авах ёстой. Энэ бизнесийг заавал амжилттай болгох ёстой. Энэ өвчнөө эдгэх ёстой гэсэн бодол бол эгогийн хүлээс юм. Харин би бүхнийг буцааж авах гэж зөөрлөдөхгүй. Харин шин бодит байдлыг бүтээж байна гэсэн хандлага л жинхэнэ татах хүчийг нээдэг. Хэрэв та юунд талархаа мэдэхгүй байвал зүгээр л толинд өөрийгөө хар. Хизүү байсан ч би амьдралаа сайжруулах гэж энэ бичлэг үзэж суралцах гэж оролдож байна гэж өөртөө хэл. Энэ өөрөө гайхамшиг. Орчлон ертөнц биднийг хизээж орхиогүй. Харин бид өөрсдийн сэтгэл зүрхийг гунигтай дуугаар дараад орчлон ертөнцийг сонсож чадахгүй болсон байдаг. Одоо тэр дууг сонсож өг. Өөрийнхөө хамгийн сайн найз, хамгийн сайн зөвлөх, хамгийн сайн эмчин бол. Тэгэхэд гуниг арилсан тэр дотор орон зайд гэрэлтсэн талархал автоматар төрнө. Жинхэнэ татах хүч гэдэг бол үргэлж төгс эерэг байж 24 цагийн турш талархдаг хүнд ирдэггүй. Харин нурсан газраас ч дахин гэрэл асааж чаддаг хүнд ирдэг. Тиймээс өнөөдрийн энэ хүндхэн нөхцөл байдал бол таны амьдрал дууссаны шинж биш. Харин шинэ бодит байдалд хүрэхийн өмнөх туннел юм. Хизүү бэрхшээлүүдтэйгээ зурлалтгаа болсон цагаас сөрөг мэдрэмжүүдээ тавьж эхэлсэн цаг мөчөөс жинхэнэ татах хүч эхэлдэг. Бичлэгийг маань дуустал нь үзсэнд баярлалаа. Бясалгал доторх амар амгалан хүсье.